Түрүүний тэр нөгөө давг сүндлгээд хатан дээр зурсан бурхны гэлээсээ яваад уруудаад машин аваад 2 км гараа яваад хүүхдийн цагаан овоо гэд сонирхолтой газар хүрээд ирлээ. Энэ яадаг газар вэ гэхээр хүүхдтэй болохыг хүссэн, хүүхд тогтоохыг хүссэн, эсвэл одоо хүүхдтэй эрүүл саруул байлгахыг хүссэн хүмүүсийн дээр ирж идэ будаага орогддог, зан үйлээ хийдэг ийм сонирхолтой газар. Энэ бол түүнээс гадна одоо өвөл болохоор сайн ялгарч харагддаг юм уу мэдэхгүй байна. Энэ айгүй том зайтай энэ том хөндөд нэлээд том зайд дүүрэн чулуун тоглоом байдаг. Хүмүүсийн чулуун тоглоом. Ямар учиртай юм бэ гэхээр яг энд ирээд хүмүүс хүслээ чулуун тоглоом дээр бий болгодог. Хашаа байшин хийдэг. 3 өрөө байр, 2 өрөө байр, 1 өрөө байр, 5 өрөө байр, том хаав юу гэдгийг энийг ингэж юу яадаг. Хүслээ бичдэг. Чулуун тоглоом болгож бичиж үлдээдэг. Ийм сонирхолтой газар. Одоо энд бол ингээ харагдаж байна тийм ээ. Ийм сонирхолтой газар байна. Тэгээд хүмүүс ингээд чулуугаар байшин сав хашаа байшин гэр хороо хийчээд дотор нь тавилгануудыг байрлуулна. Ахаад гал асаана. Ер нь л их тийм бэлэгдэл талтай сонирхолтой газар. Одоо ингээд яваал ингээд харах юм бол маш олон байдаг. Тэр том гэрийн бөөрийн дайтай хүрээ татсан байхад ингээд жижигхэн янз янзаар нь одоо ингээд бүр янз янзаар нь байдаг. Одоо нөгөө жижигхэн чулуунуудаар хийснүүд нь болохоор энэ цас масандаа харагдахгүй байх шүү. Том чулуунуудтай нь болохоор ингээд харагдаад идэв. Ингээл нүдээр харахад бол маш их зүйл харагдаж байгаа байхгүй. Энэгээр ингээд дүүрэн чулуун тоглоомнууд байдаг. Ийм сонирхолтой газар. Нааш ирэх юм бол бас энэгээр орж үзэл би лав энийг харахад хүмүүсийн мөрөөдөл хүсэл тэмүүллийг хараад амар сэтгэл догдолж баярлдаг шүү дээ. Яагаад ийм гоё бодож сэтгэж тэ өөрсдийнхөө төсөөллийг бий болгож чадж байна гэх гоё байдаг. Ингээл энэ гэл дээшээ тойрол ингээл яваалах юм бол маш их олон юм чулуун тоглоомтод харах болцтой. Ийм газар шүү. За. Өдөөсөө шолсон чи бас хүүтэн салхилаад дааруулж байна. Сая хүүхдээ ууноос зүүн тишээ километр орчим яваад одоо миний энэ харагдж байгаа ард харагдж байгаа Тэмэнжингийн өшөөн дээр хүрэлцэж ирлээ. Энэ Тэмэнжингийн өшөөг яагаад хийсэн бэ гэхээр Говьсүмбэр аймгийн нутгаар цайны зам өмнөд Хятадаас гарсан цайны зам дайран өнгөрдөг байсан юм байна. Яг энэ аймгийн нутагт ойролцоогоор 2 өртөө байсан гэж түүхийг сурвалжид бич тэмдэглэсэн байт юм байна. Цайны зам гэдэг маань болохоор өмнөд Хятадаас гараад Монголын нутгаар нефт дайраад, Оросоор дайраад, Европыг нефт туулаад Их Британд хүрсэн одоо худалдааны аймгийн маш том урт зам байсан гэж байгаа. Тэрний одоо бэлэгдэл нь энэ 9 дэмээ өтлсөн жинчин ир юм байна. Тэгээд холоос харахаар бас сүртэй харагдсан юм байна. Бэлэгдэл талаасаа ботсон ч гэсэн ер нь ирж үзмээр газар биш шүү. Та бүхэн бас наашид орж ирээрээ сайхан байна шүү.
сая Чорын богдын тэр нөгөө Тэмээтэй өшөөний тэндээсээ явсаар хагаад энэ юун дээр хүрээд ирлээ. Цагаан дарихийн шийдвэр хатан дээр сэлсэн шийдвэрүүд тэнд ирлээ. Тэгээ энэ газар болохоор зүүн Чорын хийдгээд том хийд байсан юм байл. Тэгээ сүүлд хэлмэгдүүлэлтээр нураага байхгүй болгоцсон. Тэгээд энэ тэр хийдтэй энэ нөгөө цагаан дарих маань яаж холбогддог вэ гэхлээр энэ хийдийн лам нарын дунд аюултай хижиг өвчин гараад дийлдэхгүй байсан юм байна л да. Лам нар өөрснөө дийлэх гээд барахгүй тэгээд өөр хийдийн том лам дээр очиж асуусан юм байна л да. Манайх ингээ өвчнөө дийлдэггүй яах вэ гэсэн чинь гол цогчин дугууныхаа өөдөөс харуулад цагаан дарих бүтээ. Тэгвэл танай одоо энэ хижиг өвчин дарагдана гэсэн. Тэгээ энэ чанга харагдж байгаа тэр цогчин дугууныхаа өөдөөс харуулад хатан дээр энэ цагаан дарихыг сийлсэн гэж байна. Тэгээ хижиг өвчин дарагдсан гэдэг яриа байдаг. Домог ч юм уу, үлгэр ч юм уу, бодит явдал ч юм уу юм. Ямар ч лээс ийм яриа бол байдаг. Тэгээд ийм сайхан газар. Өнөөдөр сайхан хэлж байна. Өдөржингөө л Чорын богд харихныхаа эргэн тойронд өнжлөө сайхан байна. Одоо ингээд майхан руу очиж тойрно хоолоо хийж идэнд тэгээд нутгийн зүг хөлгийн жолоо зална да. Заванжоо техникийг тавхан танилцуулнаа. Сүүлийн үед оног энэ машиныг надад аялж байна. Nissan Navara D23 гэдэг загвар. Дизель хөдөлгөөртэй 2300 турбо мотортой уршаа 7 шаталтай автомат хоровтой цахилгаан мосттой ийм л машин. Хүчтэй юм байна. Турбо хөдөлгөөр 2300 гэхэлэр бензин бага зарцуулна гэсэн нэ хүчтэй, хурдтай, сайхан тэрэг. Нөгөө мостын хувьд бол явдал дундаа хийгээ салгаад иж болдог болохоор заавал орж гараал сүүл нэг хүн дараа нааш цааш нь төлөх гээд ах юм байхгүй. Тэр нь амар юм байна. Шөнө орон цагаар явж хад гэрэлтүүлэг аюул сайтай юм байна. Хол ойрын гэрэлт нь аюул сайн. Тийм болохоор одоо нөгөө жоохон муухан гэрэлтээ бол урдаас ирж байгаа жолооч нар дээрлэхээс алдгүй гэрлээ золихгүй. Тэр тал дээр бол асуудалгүй юм байна. Тойл болон цонхны цэлгэр том болохоор орчноо харж явхад бол аюул сайн. Түүнээс гадна ухрахын камер, хажуудлын камернууд, дээрээс өгч байгаа камер эдрэгээд бүгдийг нь энэ дотроос харж болдог. Ухрах бол ямар ч асуудалгүй гоё ухард юм байна. Тэгээд пикап болохоор жоохон уурч юм шиг санагдаадсэн чи ухрах болоод эхлэнгүүд шал өөр болчихт юм. Ямар ч асуудал авахгүй болчихт юм байна. Хөгжмөний хувьд бол маш сайн дууралтай хөгжим. Үнэхээр хөгжмөний дууралт бол таалагдсан. Түүнээс гадна энэ хөгжмөн дээр Apple CarPlay гэдэг систем байна. Энийг утсаа USB-гээр шууд хөгжмөнтэйгээ холбочих юм бол тэр систем ажиллаж байна. Гаднаас дуудлага асуудалгүй авчиж байна. Гадагшаа ярьж байна. Хөгжим утсаа холбоод хөгжим сонсч байна. Мэпнүүд шууд энэ дэлгэцэн дээр шилжээд ажиллаж болж байна. Хангалттай сайхан ажилттай юм байна. Бүр тэгж холбохгүйгээр Bluetooth-ээр бас шууд холбогдож болно. Bluetooth-ээр холбох юм бол саяны хийж байгаа бүх процессуудыг бас хийгээд явж болдго юм байна. Хөгжим бол би түрүү хэлсэн. Үнэхээр сайн дууралтай, сайн хөгжим байлаа шүү. Салууны одоо энэ нөгөө нэг юм бүрээс тэгэл нэг хийцэн бүх юмнууд нэм бяттай ялчгүй нэг Япон технологи айгүй сайн мэдрэгддэг юм байна. Суудлмуудны энэ бүрээснүүд гэрэлтүүлгийн одоо ингээд бүх юмнууд айгүй сайн чанартай хийгдсэн. Энэ сайхан тэрэг байна. Та бүхэн яг одоо ажилдаа ашгүй, амьдралдаа, аялалд аж ахуйдаа зориулаад ийм төрлийн машин сонирхож байгаа бол энэ сайн сонголт байж чадсан шүү. Энэ бол ямар ч асуудал алга. Мөнгөнд хэмжэлтэй. Бензин баг түлш баг хэрэгэлдэг болохоор мөнгө л хэмжэлтэй юм. Тэгээд Япон чанар бол өөр байж магадгүй гэж би бодож байна. За нэг иймэрхүү. Аялал цааш өргөжлүүлсэн. Түрдээ бай.